тухайн хүн бас анхаарлаа хандуулад сайтар энийг заавал сонсоор гэж хэлмээр байна. Яг одоо энэ орон нутгийн замд гарч байгаа ослын нөхцөл байдал дээрээс тухайн террористлууд эвдрэл хэмтэл авч байгаа. За энэ машин дотор маш олон хүмүүсийн амьнаас эрүүл мэнд зөрчиж явж байгаа. Яагаад энэ осол гарч байгаа юм бэ гэхээр мэдээж эрийг нь бол одоо жолоодж явж байгаа. Замын хөдөлгөөний дүрм төрчин шалгалаад ингээд ноцтой зам дээр бас гарч байгаа. Террористийн хувьд ч тэр одоо маш их хэмжээний эвдрэл авсан. За энэ дотор зорчиж явсан хүмүүсийн одоо амьд үлдэх магадлал бол маш бага. Тэгэхээр яагаад энэ осол аваар ингээд гараад байгаа юм бэ гэхээр мэдээж эрийг нь орон нутгаас одоо нийслэлт рүү юм уу эсвэл нийслэлтоос өдөө орон нут руу зорчиж байгаа иргэд маань хинч осолд орё гэж боддгоо. Гэхдээ яг орон нутгийн зам зорчиж явж байхад нэг л анхаарал болгоомж алдах. За мөн дээрээс нь хурдаа хэтрүүлэх. Тийм ээ. Би аль зорьсон газар руу хурдан яваад очие гэдэг өрөөсгөл бодол. За мөн дээрээс нь хоригдсон нөхцөлд гүйцэтгэрүүлэх үйлдэл хийж байна. За тэгээд дээрээс нь жолооч өөрөө хит ядарсан үедээ нойр дутуулмаас террористтэй гэр бүлийнхэн гишүүдийг суулгаа явж байна. Ингээд яг энэ зам хөдөлгөөний дүрм зөрчсөн маш олон зөрчлүүдээ шалтгаалаад цаана хүний амнаас эрүүл мэнд өмч хөрөнгө гэж.